Бид Ховд аймгийн нийтийн номын сангийн 1-р давхурд үйл ажиллагаа явуулдаг Америкийн соёл мэдээллийн төвийн ажилтан Алтан цэцэгтэй уулзах гэж байна. Тэгэхээр тус төвөөр дамжиж Ховд аймгийн хүүхэд залуучууд бас англи хэлний мэдлэгийнхээ төвшинг нэмэгдүүлэх, за мөн тус төвөөр дамжуулан бас гадаадад суралцах ийм боломжийг эрэлхийлсэн ийм хөтөлбөрүүдэд хамрагдах бүрэн боломжтой гэдгийг бол бид бас онцлохон зүйтэй байх. Тэгэхээр тус төв ер нь анх хэдэн онд Ховд аймагт үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Ер нь энэ хугацаанд ямар үйл ажиллагаануудыг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн өнөөдөр хүрсэн юм бэ гэдэг талаар бид тодруулах гэж байна. Тэгэхээр Алтан цэцэгч ер нь бол танаа төв анх Ховд аймагт хэдэн оноос эхэлж үйл ажиллагаагаа явуулсан. Ер нь ямар чиглэлээр голчилж үйл ажиллагаа явуулдаг вэ? За сайн байцгаана уу. Манайх 2007 онд байгуулагдсан. Нийтдээ 15 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Ихэнхдээ бол Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яам болон Ховд аймгийн номын сантай санамж жижигэн хүрээн дээр байгуулагдсан төв байгаамаа. За төвийн гол зорилго гэх юм бол ерөнхийдөө англи хэлний мэдлэг олгох, Америк Монголын хоорондын харилцааг хөвгүүлэн дэмжих, за түүнчлэн Америк сурах сонирхолтой иргэдэд оюутнуудад мэдээлэл өгөх чиглэлээр ажилладаг байгаа. Та бүхэнд үйл ажиллагаагаа танилцуулъя. Жишээлх юм бол Америкт сурах байгаа, Австралид сурах байгаа оюутан сурагчдад зориулсан IELTS, TOEFL-ийн номнууд, GRE, SAT гэсэн номнуудыг манай төвд ирээд уншаад гэрээр авах боломжтой. Мөн дээрээс нь англи хэл анхлан сурж байгаа хүүхдүүдэд зориулсан янз бүрийн үлгэрийн номнууд, за цаашлбал дөрвийн номнууд, за тойл бичиг гэх мэт олон төрлийн номнууд манад байдаг байгаа. За номын санд эндээ үйлчлүүлэхээс гадна гэрээр ном авч явах боломжтой. Үнэгүй интернетийг анх удаа номын сандаа нэвтрүүлсэн байгаа. За дээрэс нь виртуалаар бид нэр олон талын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Энэ нь юу вэ гэхээр Америкийн төв нь Монголд 5 газар байдаг. Сайн шанд, Дархан, Ховд, Увс, Улаанбаатар гэсэн газруудад байрладаг байгаа. Тэгээд энэ төвүүдтэйгээ бид нараас 7 хоногт 2 удаа виртуалаар хөтөлбөрүүд зохион байгуулдаг байгаа. Хөтөлбөрүүдийн ерөнхий чиглэл нь юу юм гэхээр ер нь бол англи хэл сурах байгаа багш нар англи хэлний багш нартай хамтарсан хөтөлбөрүүд байж байна. Англи хэл сурах байгаа оюутан сурагчид иргэдэд мэдээлэл өгөх, цаашлах юм бол эссе хэрхэн бичих вэ? TOEFL-ийн шалгалтанд яаж бэлдэх вэ? Хэдийн хэрийн хугацаа бэлтгэх шаардлагатай ёстой вэ? Гэх мэтчлэнгээр мэдээллүүдийг өгдөг байгаа. Өндөр хурдтай интернетийг манай төв бас хүүхдүүдэд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, за дээрээс нь мэдээлэл хайх чиглэлээр энэ интернетийг төхөөрөмжүүдийг тавьж өгсөн байгаа. За энэ телевизээрээ бид нар болохоор анхны виртуал үйлчлэгийг бусдад хүргэх үүднээс шууд олон нийтээрээ лекц хийх, Улаанбаатараас шууд ийшээ дамжуулах Ховд ус болон бусад аймагуудтай шууд виртуалаар дамжуулах юм техникийн төвшлийг бас ашиглан хэрэглэж байгаа. Интернетээс хүүхдүүд мэдээлэл хайхаас гадна iPad, Kindle ашиглаж хэрэгцээт номоос цахим хэлбэрээр унших боломжтой. Мөн дээрээс нь англи хэл сурж байгаа хүүхдүүд англи хэлний ярианы клуб гэж хичээлдэг байгаа. Кино үзэж явуулдаг байгаа. Хүүхдүүдийн бүхэл англи хэл сурах чадварыг дээшлүүлэх зорилгоор эдгээр хөтөлбөрүүдийг байнга явуулдаг. За англи хэлний багш нартай хамтарсан арга зүйн сургалтуудыг 7 хоног болгон явуулдаг байгаа. Мөн дээрээс нь насан туршид болон төрийн албаагчтай англи хэлний сургалтуудыг өн төлбөрөөр явуулдаг байгаа. Манай энэ өрөө нь болохоор бүтээлч орон зайн төв гэж бид нэр 2019 онд нээсэн төв байгаа. Энд юу гэхээр номын сан зөвхөн ном байх албагүй. Хүмүүс бүтээлчээр сэтгэх, бүтээл сэтгүүгээ хөгжүүлэх, дээрээс нь хувь хүний хөгжлийн боловсролыг дэмжих зорилгоор байгуулагдсан юм өрөө байгаа. Энд жишээлх юм бол номын санд оёдлын машин байж байгаа зарим хүмүүс гайхдаг. Тэгэхээр гэрийн ажилтай эмэгтэйчүүд юм уу, гэртээ хүүхдээ харж байгаа эмэгтэйчүүд ирээд ийм оёод авах тийм бүрэн боломжтой. Дээрээс нь оёдлын сургалтууд гэж явагддаг байгаа. Тэр нь ямар чиглэлийн сургалтууд өгдөг вэ гэхээр хуучин хувцас сэргийн засварлах, хуучин джинсээр янз бүрийн материалууд хийх, түүнийг гоо зүүн дизайнер загварт оруулж шинэ бүтээл гаргах юм хөтөлбөр байгаа. Мөн инженерийн анхан шатны сургалтууд гэж явагддаг байгаа. Ахлах ангийн сурагчдад зориулсан инженерийн болох хүсэлтэй хүүхдүүдэд 3 сарын хугацаатай Америк элчин сайдын яамнаас явуулдаг юм хөтөлбөр бас явагддаг байгаа. Жишээлх юм бол 3D принт дээр яаж ажил сурах юм, Arduino програм дээр яаж ажиллах юм,
За одоо нөгөө гагнуурын аппарат гэхэд л яаж ашиглаж сурах вэ гэх мэт анхан шатны одоо мэдээллүүдийг одоо манайхаас авах бүрэн боломжтой. Багш нар бол үндсэн сурагч багш нар байдаг. За төвөр бол одоо нийтдээ бол дунджаар гэж ярих юм бол 7 өнөختөө яг энэ makerspace буюу бүтээлч орон зайн төвөр бол нийтдээ нэг 100 гаруй хүмүүс ирж одоо өөрийнхөө бүтээлийг гаргаж те одоо дээрэс нь одоо янз бүрийн одоо гараар хийх те одоо ганцхан одоо джинсийн хувцсыг загварчлах биш одоо нөгөө цаасан уурлал, наамал, зүүмэл, хатгамал те бүх талын одоо мэдээлэл сургалтуудыг л өгдөг байгаа. Жилдээ хичнээн одоо сурагч залуучууд одоо үйлчлүүлдэг гэсэн тоо мэдээ байдгүй. Ер нь яг энэ төвөр зорж ирж байгаа залуучуудын гол одоо хүсэл мөрөөдөл нь юу байдаг юм бэ? За ер нь одоо манай төвөр зорж иж байгаа хүмүүсийн ихэнх нь бол англи хэл сурыг, цаашлаад Америк сурыг, Австрал сурыг гэсэн мөрөөдөлтэй хүмүүс ирдэг байгаа. Тэгээд жилдээ бид нар бол нэг 3000-аас 4000 хүнд үйлчилдэг байгаа. За хөтөлбөрт оролцсон хүүхдүүдийн тоо бол 5000 гараад явцдаг. За тэгээд урд нь манайх одоо Америкийн төвдөө Access гэх хөтөлбөр хэрэгжүүлдэг байсан. Энэ хөтөлбөр маань 2 жилийн хугацаатай англи хэлний өрхийн орлого багтаа англи хэлнийг одоо Америк агшаар заалгасан юм хөтөлбөр өгдөг байсан. За энэ хөтөлбөрт нийтдээ манай төвөөр дамжаад бол нэг 60 хүүхэд сурсан байгаа. За хүүхдүүдийн ихэнх нь одоо миний мэдгээс 10 гаруй хүүхэд Америкт, Австрали, Японд те Казахстанд, Турк сурж байна. Тэгээд энэ бол бас одоо Америкийн төвийн одоо төвийн ховд аймагт нэгдсэний бас нэг гүүр болж өгсөн болов уу гэж би ойлгодог. Танаа одоо төв цаашид одоо ер нь ямар үйл ажиллагаан дээр төвлөрч ажиллах вэ? Мэдээж одоо үндсэн үйл ажиллагааныхаа хажуугаар төсөл хөтөлбөр одоо хэрэгжүүлэгч гэдэг юм уу хүүхэд залуучууд руу хандсан бас шинэ одоо үйл ажиллагаа байж болно шүү дээ. За би эртэд бас яриандаа дурдсан байгаа тийм номын сан зөвхөн ном байх шаардлагагүй. Миний одоо өөрийн явж байсан Америкт явж байсан туршлагаас харахад бол Америкийн номын сангууд бол ер нь нээлттэй, олон нийтэд нээлттэй. За тэнд зөвхөн ном байхгүй. Ерөөсөө хувь хүний хөгжлийн боловсрыг дэмжих зорилгоор за миний нэг зорж байгаа ажил гэх юм бол одоо багийн ажиллаар багийн ажлыг багаар ажиллах чадварыг хөгжүүлэх юм сургалтуудыг бол тогтмол хий гэсэн бодолтой байгаа. Тэгээд энэ бол зөвхөн тоглоомын аргаар хүмүүсийг одоо багаар ажиллаад дадал эзэмшүүлэх зорилгоор одоо багаар ажиллах сургалтуудыг хийнэ гэж зорж байгаа. За мөн дээрэс нь бид нараас одоо энэ виртуал хөтөлбөрөөрөө бусад одоо аймагуудтайгаа одоо туршлага солилцох. За бусад аймагуудын одоо онцлог тэр Америкийн төвөд яаж ажиллаж тэрийг хоорондоо солилцдог хөтөлбөрүүдэд тэрүүгээр дамжуулж хийдэг болъё гэсэн ерөнхий тийм бодолтой байгаа. Ховд аймгийн одоо Америкийн соёл мэдээллийн төв нь бол бусад аймагуудтай харьцуулахад одоо харьцангуй тогтцол зайтай. За мөн одоо бас нэлээд том төвийн одоо тоонд нь ордог гэж байгаа. Тэгэхээр ер нь яг Америкийн соёл мэдээллийн одоо төвийн үйл ажиллагаатай бас удирдах дээд түвшний одоо Америкийн одоо элчин сайдаас гэдэг юм уу албаны одоо хүмүүс ирж танилцсан гэсэн. Ер нь яг энэ хүмүүсийн одоо хэлж байгаагаар цаашид энэ төвийг илүү үйл ажиллагааг нь өргөдгүүлэх чиглэлээр ер нь ямар ажлууд зохион байгуулна гэсэн ийм зүйл яригдж байгаа. Ер нь бол манайх нөгөө 2006 Улаанбаатарын номын сан дээр анх байгуулагдчихсан Америкийн соёл мэдээллийн төв. Хоёр дахь төв нь одоо Ховд аймгийн номын санд байгуулагдчихсан 2007 он. Тэгээд ер нь бол хамгийн удаан оршин тогтнож байгаа үйл ажиллагаанд докторчсон нэлээд өргөн хүрээтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг болохоор одоо манай үйл ажиллагаа зогсно гэж байхгүй хөтөлбөр байнга цааш өргөжл энэ баруун Монголын хүүхдүүдэд одоо англи хэл сурах цаашлаад мөрөөдөлтөд хүрэх одоо гүүр нь ажиллаж байна гэж боддог. За саяхандаа манай олон нийтийн харилцаа албаны дарга ирээ явсан байгаа. Тэгээд ерөнхийдөө бол Америк элчин сайдын яамнаас өгж байгаа чиглэл юу вэ гэхээр ер нь хүүхдүүдийн одоо англи хэл сурах хүсэл эрмэлзэлтэй дээрээс нь одоо орчныг бүрдүүлэхэд илүү их түлхүү анхаарч мөн цаашлаад одоо өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаа ч гэсэн тогтмол хийхээ одоо илэрхийлсэн байна. За бид Америкийн соёл мэдээллийн одоо төвийн үйл ажиллагааг тус төвийн ажилтаа алтан цэцгээс бас тодруулж үзэгч та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр энэ төвөр бол жилдээ 3800-аас 4200 одоо орчим хүүхэд залуучууд үйлчлүүлж за англи хэлний анхан шатны, дунд шатны, агсан шатны одоо мэдлэгийг бол олж авдаг гэдгийг тэрээр онцолж байна. Тэгэхээр цаашид бас энэ төвийн үйл ажиллагаагаар дамжуулаад хүүхэд залуучууд маань илүү хөгжих юм боломжтой гэдгийг мөн одоо алтан цэцэг ажилтны зүгээс онцоллоо. За мөн одоо
хүүхдүүд маань чөлөө цагаараа тус төвийг зорж ирээд за интернетээс мэдээлэл хайх, за интернетэд хэрхэн зөв одоо мэдээллийг оруулах уу, хайх уу гэдэг чиглэлээр мэрэгжилтнээс нь бас зөвлөмж авч ингэж суралцах боломжтой. За мөн байгууллага хамт олон гэртээ одоо хүүхдээ хараа сууж байгаа бага насны хүүхдээ ээжүүд ч гэсэн энэ төвөөр дамжин хөгжих боломжтой гэдгийг онцолж байна. За бид энэ удаагийн одоо тодруулга мэдээллийг Америкийн соёл мэдээллийн төвөөс хүргэлээ.